Миний амьдардаг мужид жил бүрийн 8 дугаар сард маш том хэмжээний үзэсгэлэн яамаг болдог юм. Олон төрлийн зугаат тоглоомнууд, шоунууд, хөгжөөнт тэмцээнүүд, төрөл бүрийн амтд тоолнууд гэдэл үзэж харах зүйл ихтэй бараг 2-7 хоногт үргэлжилнэ. Хэрвээ тухайн үед нь л тэнд очиж амжилтгүй өнгөрөөвөл дахин бүтэн жилийн хугацаа хүлээх хэрэгтэй болдог байв. Миний өгүүлэх гэж буй үйл явдал болсон зэрэгт 2006 он байсан бөгөөд тухайн үед би 7 настай байлаа. Удаан хүсэн хүлээсэн баярт өдрөө минь нэрж би ээжигээ ятгахсаар дөнгөж тэрхүү үзэсгэлэн дээр ирчгээд байсан юм. Миний ээж болон надаас 2 ах Үеэл Жэрэд бид 3 хамтдаа байсан бөгөөд Үеэл бид 2 ээжийг шалсаар морин тойруулах дээр хэсэг тоглох зөвшөөрөл авч дөнгөв. Бид хоёрыг хамтдаа байвал нэг их асуудалд орохгүй байх юм ээж маань таамагласан тул биднийг морин тойруулах дээр тоглож байх зур хажууханд байсан үзэсгэлэн сонирхохоор биднийг түр орхиод байлаа. Жэрэд бид 2 тоглож дуусаад бизнес хэрэгтэй болсон юм. Тухайн үед тэрхүү үзэсгэлэн дээр дандаа зөөрөн бизнес газрууд байсан тул би эхэлж бие засчаад дараа нь Жэрэдийг бие засч дуусхийг гадаа хүлээж зогсож байв. Гэвтэл нэгэн үл таних хүн намайг чиглэн ирхэн тэрхүү миний танихгүй намайг өөртөө хамт явах ёстой хэмээн хэлсэн бөгөөд бийж гайхшин яагаад гэдгийг асуувал ээж чинь чамайг аваад ир хэмээн явуулсан юм хэмээн хариуллаа. Магадгүй тэр үед би зүгтах эсвэл Жэрэдийг дуудах хэрэгтэй байсан л ах. Гэвч тухайн үед би жаахан байсан тул тэр хүн үнэхээр л ээжийг маань мэддэг хэмээн бодож байв. Одоо бодоход энэ нь мэдээжийн худлаг байсан бөгөөд тэрхүү ээж маань нэрийг чилээгүй байсан шүү дээ. Тэгээд тэрхүү үл таних хүн намайг дагуулan машиныхаа зүг алхаж эхлэв. Харин энэ хүн үзэсгэлэн яамаг дотроос машины зогсоол хүртэл алхна гэдэг нэлээд урт замыг тоолно гэсэн үг. Энэхүү яамаг худалдаа маш том талбайг хамарч байсан тул ойролцоогоор 10 минут алхаж байж очихоор байсан юм. Би түүнээс бид хаашаа яваад байгаа юм хэмээн асуухад тэр жаахан хоол авахар Макдоналдс руу явж байна хэмээн хариулхан тэр. Харин хамгийн ойрын Макдоналдсын сүлжээ эндээс бараг цагийн зайд байрладаг гэдгийг би мэдчих байсан бөгөөд дээр нь түрүүхэн би юм мэдчихсэн цатгалан байсан тул түүнд юм идмээргүй байгаа зүгээр л ээжтэйгээ уулзмаар байна хэмээн хариуллаа. Харин тэрээр хариу дуурсангүй. Тиймээс би түүнээс холдон эсрэг зүг рүү алхаж эхэллээ. Тэр миний бугуунаас сатгаж аваад машиныхаа зүг намайг өвдөж чирж эхлэхин тэр. Би тэр дороо юу ч хийж чадалгүй хөшөж орхисон юм. Учир нь тэр үед би түүний муу залуу гэдгийг баттай мэдчихэд байлаа. Гэвч би ямар нэг шокийн байдал орчихсон байсан тул хөдөлж чадахгүй байв. Мөн хашгирахыг оролдсон ч амнаас минь ердөө сөнгөцсөн бяцхан амьсгал гарч байсныг бас ямар ч чимээ гаргалгүйгээр цөрхөн хөөж байсан сандаг юм. Бид одоо түүний машины дэргэд ирчихсэн. Тэр намайг арын суудлал руугаа хүчээр оруулахыг оролдож эхлэв. Харин ойр явж байсан залуухан 2 хос намайг маш ихээр айж цочирдон нууц нулимсандаа холилдсон байгааг болон тэрхүүгээр намайг машиндаа хүчлэн суулгах гээд байгааг анзаарсан бололтой. 2 хосын эмэгтэй нь бидний зүг гүйж ирээд миний гараас татан тэрхүү эрэгтэй намайг булаацалтаж тусламж хүссэн хашгирч эхлэхин тэр. Залуунч гэсэн төд удалгүй бидний зүг гүйж ирээд тэрхүү үл таних хэрэг барьж авахыг хичээсэн ч хүүхдийн хулгайч машиндаа сууж дөнгөөд туслахаар ирсэн залуугийн хөлн дээгүүр нь дайрч орхиод зүгтэн алга болсон юм. Тэрхүү залуухан 2 хос тэр өдөр миний амийг аварсан билээ. Хэрв тэд намайг анзаарч хараагүй байсан бол надад юу тохиолдож болох байсан талаар би төсөөлөхөөс шаарддаг. Ямар тач тэрхүү үйл танихэр намайг Макдоналдс руу дагуулan очиж хооллохгүй гэдэг нь л тодорхой байсан байх. Намайг орсон 2 хос төв хаалга руу дагуулan очоод чанга эрэгчээр нь алга болсон хүүхэд оллоо хэмээн зарлуулж өгөв. Төд удалгүй ээж Жэрэд 2 хоёул нүдэндээ нулимс цэглэг нь үлчгсэн бидний зүг сандралтан гүйж ирж байж билээ. Би ээж төхөж очоод та яагаад намайг тийм амар хүнтэй цуг явуулж байгаа юм хэмээн шивнийг хэлээд цөрхөртлөө ууж байсан сандаг юм. Ээж маань надаас түр холцсон давуучлалгүй удаан гихчин тэрүүн зогсож байгаад тэрхүү 2 хост ямар их баярлснаа илэрхийлснийхээ дараагаар үзэсгэлэн шууд орхин гэрийн зүг хөдөлцгөж байж билээ. Ээж маань харин тэрхүү хүүхдийн хулгайч одоо ч гэсэн хаа нэгтээ байж магадгүй хэмээн айж байсан тул
Дахин тэрхүү үзэсгэлэн рүү хэдэн жилдээ биднийг огт дагуулan яваагүй юм. Харин би энэхүү болсон явдлыг ортоос мартчихсан байж байгаад саяхан найз охин маань тухайн үед Джеред бид хоёрын тоглож байсантай яг ижил морин тойрлох дээр тоглох санал тавихад нь иргэн сансан билээ. Ирээд оны ихэнх үе Миссури болон Кентаки мужийн хилийн задгаа багахан хэсэгт автомашиныг зогсоол бүхий задгаа талбай кино театр байрладаг байлаа. Тухайн үед би хоёр үеэл том ах нар болон эгчийнхээ хамтаа 7 хоног бүрийн амралтын өдөр дээр тэнд очиж шар ариг унгаа кино үзэн үдшиг 6 өнгөрөөцөгдөг байв. Би даавын ачааны тэрэгнийх нь хойно томоог эчин чиргүүл залгачаад сандал ширээ шар аригны хөргөгч гэдэл бүхэл зүйлээ авч очдөг байсан юм. Ерөнхийдөө бол задгаа талбайн томдлогцээр ямар кино гарч байгаа нэг сонирн биш. Гол нь гэртээ уйдгалж суулгүйгээр намаахан өдөш элдвийг хоорондоо ярилцсан шар ариг шимж суух нь илүү зугаатай байдаг байв. Харин миний өгүүлэх гэж буй үйл явдал болсон тэрхүү оройг би одооч өчигдөрхөн болсон мэт тоотхон санаж явдаг. Ямар ч тач би тууш нараа дэлгэцээр гарч буй кинод нэг хаш холбогдол өгөлгүй хоорондоо элдвийг ярилцсан сууж байлаа. Магадгүй тэр үед цагдаа нартай холбоотой ямар нэгэн кино гарч байсан баг. Би өөрийн хамгийн дуртай Empire Strikes Back бодолгоом бичсэн хөл нөцгөн чигээрээ. Харин тухайн үед задгаа талбайн зуны хамгийн ихний үзүүрүүд гарч эхлэж байсан тул зогсоол дээр биднээс өөр хоёр хол машин барилж байв. Хоёр үеэл ах нар маань ямар нэг зүйлийн талаар хоорондоо мэтгэлзэн маргалдаж, харин би эгчтэйгээ касетны чихвчтэй өгчмөр элдв бензин дуунуудыг нааш цааш нь гүйлгэн сонсох зураа бүгд л тамхи татан шар аригнуудаа шимжсүүлээ. Гэтэл бидний байрлаж байсан газрын ойролцоох модод дундаас хэн нэгний орлого чимээ дуултан тэр үеэлүүдийн маань нэг нь гарч идэнгээ гаргаж ирээд ойролцоох мододыг гэрэлтүүлж эхэлтэл хэдхэн секундын дараагаар 18-аас 20 орчим насны Аз охин модон дундаас бүслэгийн хаваараа усны сав барин халахснаас өөр юу ч үгүй нүүн нүцгэн мөн хөлийн шагаануудын нэгнээс оосолсон олсны тасархаатай арайхийн алхаж буй бололтой хөл дээрээ тогтож ядан догонцож ихэр татан уйлсаа гарч иргэн тэр бид дөрөв нэгэн зэрэг огл өсрөн босч ирээд түүний өөдөөс тосон гүйцгэлээ. Харин охин биднийг очиход өвдөг дээрээс өхрөн унаад мэгшин уулахаас өөр юу ч хэлэхгүй байв. Ахын маань гарч идэнгийн тусгалд бид түүний зүүн чихний араас нэлээд их цусаалтаж байгааг мөн нүүр гар өвдгөн нэлен хүдэ хөөхнөөс болсон байгааг нь анзаарч байлаа. Хамгийн том үеэл маань түүнд хүрмээ тайлж нөмрүүлсний дараагаар одоо юу их талаараа бүгд нэгэн зэрэг хоорондоо давхцалтан ярьж эхэлцгээв. Намайг тэрхүү охиныг машиндаа хүргэх хэрэгтэй гэсэн санал гаргаж байх зур. Ах нар маань тэрхүү охинтой ярилцахыг хичээж хаанаас ирсэн юу болсон талаар нь асууж гарлаа. Харин эгч маань түүнд усуулгахыг хичээх зураа бүгдээс чанга хоолоогоор хэн нэг нь уцсолоод цагдаа дуудах хэрэгтэйг сануулж байв. Түүнээс гадна зогсоол дээр байсан нөгөө хоёр машины нэгнээс хүмүүс гарч ирээд юу болоод байгааг сонирхож эхэлсэн байсан бөгөөд задгаа кино театрын эзэн ч гэсэн офисоос гарч ирэн бидний зүг алхаж явлаа. Харин Аз охин ойр ойрхон аргаш модод руу өнгийн харах зураа мэгшин уйлсаар байсан ба миний санаж байгаагаар юу ч хэлэлгүй нэлээд удасны дараа гинэт иргэн харснаа зүгтаараа хэмээн ашигласан. Тэрээр босон гүөх гэж хичээсэн ч хүл алдан ахын маань гар дээр тэнхлэн тасарсан бололтой унаж орхих юм дээр намайг модод руу өнгийн харахад толгойдоо шуудаа өгүүлсэн 3 итгээд чимээгөх бас удаанаар ой дундаас алхан гарч иж маань харагдаж байлаа. Тэгснэ тэрхүү хүмүүсийн нэг нь бидний хэсэг ажиж зогсож байгаад удаанаар биднийг зүглэн алхаж эхлэв. Үүнтэй зэрэгцэн Аз охин зүрх тусам нарийнхан бас айц дүүрэн хоолоогоор хашгирч эхэлсэн бөгөөд игч бит хоёр тэрхүү этгээд рүү холхон байгааг анхааруулan хараад урсгаж харин үеэл ах нарын маань нэг нь газраас томоо гэж нь чулуу гартаа хатгаад түүнийг дахин ураг шалгахгүй байхыг санууллаа. Харин тэдгээр үл таних этгээдүүдийн нэг нь ч дахин хөдөлгөөн хийсэнгүй. Би тэднийг ямар нэгэн зэвсэг бидээ авч явж буй эсгийг нь түргэн шалган харсан ч
Ямар ч тач нүдэнд ил харагдчихаар зэвсэг гэхээр зүйл тэдэнд байгаагүй сандаг юм. Гэсэн ч тэдний биеийн ихэнх хэсгүүд нь харанхуй сүдэр донд байсан бөгөөд би тэднийг зөвхөн кинод дэлгэцсэн гэрэл болон ахын манд гарч идэнгийн багахан тусгаалд орж чадж байсан тул тэднийг зэвсэггүй гэдэгт нь бүрэн итгэлтэй бус байв. Зөвхөн одоо л энэ бүхнийг эргэн дурсаж бичиж суухтай үүнийг зүүд байгаагүй мөн цус төгсгөлөөр дуусаж болох аимшигт явдлын тэргүүг нэн зогсож байснаа бүрэн ухаарж байгаагаас тухайн үед бид өөрсдөө сул дорой нэгнийг хамгааж буй эрлэг баатрууд мэтэрэл төсөөлж байсан байх. Эцэст нь нэг юм кино театрын эзэн бидэн дээр хурч ирээд тэрхүү модон дундаас гарч ирсэн 3 этгээдийн хамгийн ойр зогсож байгаагаар нь богино шатканаа шиглүүлээд түүнийг эзэмшлээс нөхдөд түргэн зайлахыг сануулсан ашиглалаа. Харин бидний яг ардаас Затоо кино театрын орох хаалганы гадна хоёр чачааны тэрэгэрийн зогсохыг бид сонссон бөгөөд харин тэд урд гэрлээ яг бидний зүг чиглүүлсэн байв. Эхэндээ би тэднийг бидэнд туслахаар ирсэн хэн нэгэн хэмээн бодсон ч удалгүй тэрхүү машинуудын хамар дээр нь битүү бугны гавлын яс байгааг нь анзаармагцаа. Тэд лав хэн нэгэн туслах биш. Харин ч эсрэг зүйлсийг хийж чадах хүмүүс байна гэдгийг ойлгосон юм. Тэрхүү хоёр ачааны тэрэг гэрлээ тусгасан чигээр дотроос нь хинч гарч ирэлгүй. Моддын захад байгаа 3 масктай хүний яг адилаар чимээг өхөн биднийг ажсаар л байв. Харин тухайн газрын эзэн нь огтхон чааж имээсэн шинжгүүгээр яг одоо тэднийг эзэмшил газраас нь зайлахгүй бол тэрхүү ачааны тэрэг дотор байгаа хүмүүсийн яаг нь хамаагүйгээр ил байгаа гурыг эргэлзэх зүйлгүй нам бодох болохыг түүнд тгийх эрхэнч бий гэдгийг чанга дуугаар хашгиран тэдэнд анхаарууллаа. Харин үеэл ах маань гартаа атгсан чулууга газар хаяад охины шагаанаас уяатай байгаа олсыг тайлгаар хичээж эхэлсэн ч хитрхи чанга загидсан байсан тул тэр нүцгэн гараараа суллаж дөнгөхгүй байв. Энэ бүхний дараагаар үргэлжилсэн минут орчмын анир чимээгүй. Бид бүгдээр яг одоо энэхүү газарт нэгэн зэрэг алуулж мэдэх нөхцөл байдалд байгааг маань бүрэн ухааруулж өгсөн юм. Харин дахин хэдэн орон өнгөрсний дараагаар модон дундаас гарч ирсэн масктай хүмүүсийн хамгийн ойр байсан нь эргэж харалгүйгээр хойш ухран алхаж эхэлсэн бөгөөд түүнтэй зүг явсан хоёр нь ч мөн адил бидний зүг нуруугаа харуулгүйгээр баг багаар ухарсаар харанхуй ойдон дуусан алга болов. Тэднийг алга болгохтой зэрэгцсэн Затаа кино театрын зогсоолын үүдэн дэрсэн хоёр ачааны тэрэгч чангагч нь хаазалсаар зам дагаан алга болцгоохон дэр. Хэсэг хугацааны дараагаар цагдаа нар болон түргэн тусламжийнхан охиныг авахар ирцгээсэн бөгөөд хэсэг офицерууд тэрхүү үйл таних этгээдүүдийн араас ойроо орсон ч тэднийг их ямар ч улмөрийг олж чадаагүй юм. Охин англиар тимсэн яаж чаддгүй нэгэн болж таарсан бөгөөд өөрийн нэрийг Хилдегард хэмээн хэлсэн ч надад бол зохион байгуулалтын нэр мэтэл санагдаж байлаа. Энэхүү үйл явдлаас 7 хоногийн дараагаар тэрхүү ойролцоо зодуулснаас болсон эрэгтэй хүнийг зогц байхыг анчид олсон юм. Магадгүй энэ хоёр үйл явдал хоорондоо холбоогүй байж болох ч миний бодлоор тэрхүү масктай этгээдүүд охиныг алдсныг нэнхүү шийтгсэн байж магадгүй хэмээн боддог юм. Түүний дараагаар цагдаагийн хилцэл болон эмнэлгүүдээр охиныг зураглан хэд хэд удаа очсон ч бид дахин түүнийг хизээж олж хараагүй юм. Тэрхүү Затаа кино театрын зогсоол нэг хэсэгтэл телевиз радиогийн машинуудаар дарагдсан ч эзэн нь тэдний хэдэн ч ярилцлага өгүүлгүйгээр эзэмшил газраас хүн явуулсаар байв. Энэ тухай зурагт хэвлэлүүдээр гаргасан гаргаагүй тухайн явдлын талаарх цуу яриа хаасаагүй тархаж тэрхүү Затаа кино театр 1992 онд бүр мөсөн хаагдахад хүрсэн юм. Тэрхүү газрыг хаагдахаас өмнөх сүүлийн үзүүрүүдийг нь бид дөрөв дахин хамтдаа үзсэн бөгөөд тухайн үед Бэтмен иргэн ирсэн киног бүтэн 7 хоногийн турш тасралтгүй гаргаж байж билээ. Гэсэн ч би тэр үед охины аврал ирэн гарч ирсэн хэсэг моддоос хараагаа салгаж чадалгүй байсаар киногоо тусгаж байсан юм. Магадгүй тухайн үед тэрхүү масктай хүмүүс одоо ч биднийг харж байж мэднэ гэсэн айц байсаар л байсан баг.